За сүүлийн үед нийгэмд маш онц хэрцгий гэмт хэрэг маш ихээр үлдэгдэх боллоо. Магадгүй сошиал орчин ихээр хөгжсөнтэй холбоотой хүмүүс энэ төрлийн мэдээллийг төлхөө авч иж бас магадгүй юм. Үүнтэй холбоотойгоор цаазын ялыг сэргээхгүй гэсэн одоо байр суурийг иргэд бас илэрхийлж байла. Та одоо эрх зүйч гишүүнийхээ хувьд энэ тал дээр яг ямар байр суурьтай байгаа вэ? За бидэд бас тодорхой одоо бодит байдлыг яг бодитоогоор үнэлцэгнэх хэрэгтэй. Хит ийм одоо сэтгэл хөдлөлт байгаа автцсан ийм зүйл дээр яг энэ дээр бас өнгөц дүгнэх юм бол нэрээ цаазын ядлыг сэргээх нь зөв юм шиг гэж бодогдох үе гарна. Гэтэ цаазын ял бол шийдэл биш юм байна. За үндэ хэлэхэд цаазын ялыг эсэргүүцэж байгаа хүмүүс одоо тий буруу байна ч гэдэг юм уу эсвэл одоо ийм өнгө аясууд бас харагдаад байх шиг байна. Тэгэхээр асуудал бол ерөөхдөө цаазын ял байх тусам гэмт хэрэг одоо талд үлдэгдэг гэмтрүүд улам одоо цаанаа үлдэх ийм зүйлүүд бас гардаг. За хин нэг хилмигдүүлэх явдал гардаг. Бидэд бол үндсэн хуульд яг зөв зарах ялын заалт байгаа боловч де факто одоо үндсэндээ эрүүгийн хуулиас 2015 онд энэ ялыг байхгүй болгоод олон улсын нэгдэж орсон гэрээ конвенцийн үүргийг биелүүлсэн. За энэ тухайгаач бид нар бас олон улсын гэрээ конвенцээр тайлбарлагдсан. Хэрвээ бид нар энэ гэрээ конвенцийн заасан үүргээс одоо ухрах юм бол гадаад харилцааны хувьд болоод Монгол улсыг бол цаашдаа олон төрлийн сорилт хоригуд хүлээж байгаа. Бид хүний эрхийг одоо хамгаалахгүйдээ биш. Ийм гэмт хэрэгтэй тэмцэхгүйдээ биш одоо гэсэн үг биш байхгүй цаазаар авах ялыг одоо сэргээхгүй гэж байна. Тэгэхээр ерөн зөвөр цаазаар авах ялыг өр нөлөө үзүүл байдаг. Энэ цаазаар авах ялыг хуучин эрүүгийн хууль байснараа гэмтэргийн тоо тодорхой хүнд гэмтэргийн тоо бас буурдаггүй. Илүү их хүнд гэмтэргүүд хөшгөний ард үлддэг. Ялангуяа хүчнэх гэмтэргүүдийг үлдэх энэ асуудал хөшгөний цаана үлддэг. Яагаад тэгэхээр хүчнэх гэмтэргийн бас тодорхой үлдэж байгаа хүмүүсүүд нь ойр дотны хүмүүс байдаг. Хэрвээ энийг мэдээлэх юм бол ойр дотны хүмүүс цаазаар авчих юм байна ч гэдэг юм уу. Ийм одоо ярианаас ороод улам хохироод үлдэх энэ нөхцөл байдлыг бүрдүүлдэг байхгүй. За дээрэс нь цаазаар авах ялыг одоо тий гүйцэтгсэн тохиолдол ч юм уу хилмигдүүлээд өгчвөл ингэ буцааж болдоггүй ийм одоо аимшигтай зүйл байгаа. Тэгэхээр ерөн зүгээр одоо хүнийг одоо бас мэдээж одоо үйлдэлсэн тэр гэмтэрэгт нь зохих шудрах одоо яллыг бол оногдуулах нь зүй ёсны. Тэгэхээр өнөөдрийн бас бид эдийн нийгэмд гараад зөрчигдүүлэн гэмтэргийн асуудлууд дээр бол бүх насаар нь орох ял бол жишээ нь байж байгаа. Тэгэхээр одоо энэ бол маш хүнд ял шүү дээ. Бүх насаараа одоо хоригдож эрх чөлөөгөө хязгаарлуулна. Тэнд одоо гимшид цууна гэдэг бол одоо үнэхээр аимшигтай зүйл. Энийг бол давж харж ирэх хүн бараг байхгүй. Тэгэхээр бидэд бас энэ зүйлээс нь бодох хэрэгтэй. Тэгээд цаазын ялын дараа хилмигдүүлэх бас гарч болзошгүй байдаг. Дээрэс нь яг ийм төрлийн гэмтэрэг үлдсэн хүмүүс бусдын хүмүүс ял үүрэх бусад гэмтэргүүдийг илрүүлэх буюу гэмтэрэгтнүүд нь нууц одоо нийгэмдээ үлддэг ийм сөрөг үр дагавар бас гардаг. Гэх зэрэг зүйлүүд байгаа. Тэгэхээр эргээд одоо цаазын ял би шийдэл бишээ гэж байгаа бол шийдэл буюу бидний суурь шалтгаан нөхцлүүдэд бодмоор байна. Яагаад энэ төрлийн гэмтэрэг зуршил гараад байгаа вэ гэдэг дээр бидэд энэ асуудлуудаа бас ярмаар байгаа байхгүй. Бид сургуулийн орчинд, гэр бүлийн орчинд энэ ёс суртахуун, за эргээд энэ төлөвшөл, за эргээд бие биенээ ойлгож хөндлөх, за эргээд энэ одоо бусад зүйлүүдийг ойлгохоос гадна хүн өөрөө бие махбодын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэндтэй. Өнөөдөр нийгэмд бол одоо иргэдийн дунд сэтгцийн эрүүл мэндийн асуудал маш тулгамдсан. Та би ч гэсэн одоо тодорхой хэмжээний сэтгцийн эрүүл мэндийн асуудалтай явж байгаа байхгүй. Стресс чинь бухимдж जैन энэ ажил ачааллынхаа зүйлүүдийг гаргаж чадахгүй байна. Эсвэл одоо ялварлан гадуурхад өртөж जैन. Эсвэл нийгмийн тэр янз янзын одоо контентууд байна. Хилэн талангүй л яриа. Би энийг ч бас хэлж байгаа. Одоо кино урлагаар дамжуулаад соён гээрүүлэх байтал ерөөсөө л тэр чигтээ цуснаж. За эргээд энэ YouTube суугууд дээр маш хэмжээний гэмтэрэг гэдэг үйлдэл аргыг детальчил зааж байна. Детальчиж хэлж өгч байна. Энэ ч өөр ийм төрлийн одоо сэтгцийн асуудалтай хүмүүсүүдийг өдөөж өгдөг. Энэ ч өөр ингээ хандлт авахын тулд юм эсвэл хүмүүсүүдийг ерөөсөө ингээ сонирхолтой гэдэг байдлаар илүү их үздэй гэдэг байдлаар хүртэл ийм юм явж шít. Тэгээ энэ дээр хин хяналт тавьж байгаа. Ар гэр нь хяналт тавьж байгаа. Үг чи юм үзэж байгаа дээр фильтр хийж байгаа юу? Бидэд бас өөрөөсөө энэ одоо шалтгаануудыг хайх хэрэгтэй. Ингээгүйгээс болоод энэ өөр хүмүүс чинь төлөвшөл янз бүрийн юм дээрээ сэтгцийн дотгошоогоо болчих чинь бие биендээ хүндлэхгүй байна. Ийм зүйлүүдээс одоо энэ гэмтэрэг зөрчлүүд бас гарах нөхцөл шалтгаанууд бас болж байгааг бас үүсэхгүй. Тэгэхээр бидэд бас энийг сэтгэл хөдлөлөөр биш.
За өнөөдөр тэгээд дээрэс нь шүүх эрх мэдлийн байгууллагыг шүүмжилж байгаа гэсэн мөртлөө буцаага цаазын ялыг сэргээгээд ард түмч юм лог гэвд бас зөрчилдөөнтэй л юм хэлж байгаа. Тэгээд би бол энийг одоо сэргээснээр асуудал шийдэгдэхгүй. Энэ бол эргээд шийдэл бишээ гэдэг зүйлийг хэлмээр байгаа. Шүүх эрх мэдэл яг үндэ бас хүн болгон тэгш эрэхтэй бас хандахгүй байна гэдэг дээр иргэд бохиндаад байгаа шүү дээ. Хохирогч нь ардын хүүхэд байдаг, эзэн холбогдогч нь одоо хэн нэгэн эрх мэдэлтэй хүүхэд байна. Чиний асууж байгаа хүртэл юм. Чи зүгээр нийгмийг ингэж нэг уур бухимдалд оруулахын тулд яаж байгаа. Бүгд ардын хүүхэд шүү дээ. Бүгд ээж авдаг хүмүүс шүү дээ. Яагаад энэ дээр ингэж хэцүүтгэлжт нь хүртэл нэг юм хандлтын өрөөс дэвэргэж ингэ мэдээлэл цацаад байгаа. Би одоо чиний асуултыг бол би ойлгохгүй. Яагаад энэ хүн хохирчод байхад харин чи яагаад хүн хохирчод байхад энийг шударга хурдан шуурхаа шийдэхгүй байгаа мэ гэж ярихын оронд чиний зүгээр асууж байгаа өнцгөн хүртэл нэг юм сонирн байгаа байхгүй. Тэгэхээр бид ч гэсэн та нар сэтгүүл зүйч гэсэн энийгээ бас бодолцож нийгэмд мэдээлэл түгээмээр байна. Үнэхээр шүүх эрх мэдэл албан тушаал хин нэгний талд үйлчилж байгаа бол энийг баримттайгаар гаргаж иргээд явах энэ асуудал байгаа. Өгдөг газар нь хөгж болно. Хоёрдугаарт яг зөв хэргийн нөхцөл байдлыг түргэн шуурхаа шийдэх гэдэг дээр бол би эргэлзээгүй санал нэгтэй. Аюурын зүгээр хэргийн бодит нөхцөл байдлыг зүгээр хэвлэл мэдээлэлс авч байгаагаар үхээр одоо энд холбогдсон хүмүүсүүд болон хохирогчийн арга ирээс тодорхой бас өсөлтүүдийн шүүхт удаатаар гаргаснаас мөрдөн байцаал буцаж байгаа юм кейсүүд байгаа байхгүй. Энэ чинь нэгтэлж явна шүү дээ. Шууд ингээд одоо түргэн шуурхаа машиндаа дөнгөр юм бол хин нэг нь ял хариуцлагаас мултрна, ял завшин, нэг бол хин нэг хэлмэгдүүлчих болно. Нөхцөл байдлыг бид яг хэрэг үлдэж явах нөхцөл байдлыг бүрэн мэдээгүй ээжэж ийм өнгөц мэдээлэлээр шүүж болохгүй. Бид ингээд сойжлоор шүүж болохгүй. Энэ нийгмийн сэтгэл зүйд уягдаад шүүх өөрөө эргээд нийгмийн сэтгэл зүй таарсан шийдвэр гаргаад эхлүүл явах. Энд чинь тэгээ шударгаас бүх зүйл алдагдсан шүү дээ. Прокурорын байгууллага сүүлийн хэдэн жил огт шинжлэхдэггүй шүүхийн нэрийн ард прокурорууд цэрхүү үлдээд байна гэсэн шүүмжлэл байна. Би эндээ санал нэгдэж байна. Яг энэ санал нэг бол одоо прокурорын байгууллагыг цаашдаа бид нэр илүү их одоо томилгооны асуудлыг ил тод нээлттэй болгох асуудал. За ёс зүйн асуудал ба. Ёс зүйн асуудал дээр бол прокурор зөвхөн өөрөө өөртөө ёс зүйг өөртөө шийдэж байгаа ганцхан институт байгаа. Өөрөө хаалттай гэсэн үг. Бусад манай хууль одоо сахиулах байгуул шүүх хэрэгслийн байгууллагуудын ёс зүй одоо сахилгаттай холбоотой эсвэл мэрэгжлийн алдаатай холбоотой асуудлуудыг дандаа холимог бүрэлдэхүүн буюу өөрсдийн төлөөлөлөөс гадна дандаа хөндлөнгийн төлөөлөл оролцож байгаа учраас харьцангуй одоо хяналттай явж байгаа. Прокурор ийм зүйл байхгүй байгаа үнэн. Тэгээ энэ асуудлыг бид нар эргээд ярих ёстой. Эргээд зүгээр яг түргэн шуурхаа шийдэх энэ одоо маш ноцтой гэмтэрэг учраас түргэн шуурхаа одоо шийдэх энэ зарчмыг одоо тэр барихаасаа гадна яг хэргийн бодит үннийг мөн чанарыг олж шийдээсэй гэж бодож байгаа байхгүй. Хин нэгэн битийн эндээс хохироосоо хин нэгэн битийн эндээс ял завшиж гараасан. Тэгэхээр бид ч гэсэн тодорхой хэмжээний хүлээцтэй хандахгүй бол яг энийг дэвэргээд авах тусам эн чинь дараа нь асуудал буруугаараа хэрэгжиж буруугаараа шийдэгдэх болцоотой гэдэг зүйлийг би хэлмээр байна. Тэгээ би энэ дээр бол одоо яг зөвхөн нийгмийн сэтгэл зүйд тааруулаад би янз бүрийн ярмээрг байна. Хэрэг үнэн мөнөөр шударга шийдэгдээсэй гэж хүсэж байна. Хохирогчийн арга ирд одоо ямар ч хүнд байгаа гэдэг зүйлийг би ойлгож байна. Хоёрдугаарт энэ хохироод үлдэж байгаа хүмүүсүүдийн эрх ашиг эдгээр сэтгэл санааны тусламж үзүүлэхийн асуудал дутагдаад байгаа байхгүй. Тэр чин одоо үр хөвгтөө алдсан, хань ижлээ алдсан, эрүүл мэндээр хохирцсон хүмүүс ямар хүнд байгааг бидэд бас ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар бас энэ дээрээс анхаарахгүй бол тэр хүн чинь бол одоо яг үндэ хэлээд одоо бидний хэлдгээр бол дээшээ газар хол, тэнгэр хол, доошоо газар хатуу юм шиг тийм мэдрэмжтэй явж идэг. Тэр өдөр хоног болгон нэг жил юм шиг өнгөрч. Нэг өдөр нэг жил юм шиг өнгөрч хэрэг шийдэгдэхгүй юм шиг мэдрэмж хүнд өгдөг байхгүй. Тэгээ энийг нь бидэд бас одоо бас ойлгож тэр хүмүүст бас энэ хэрэг маргаанаа шийдвэрлэх явцад бас сэтгэл санааны тусламж үзүүлэх энэ одоо хууль зүйн тусалцааг бас хүргэх энэ асуудлын дээр бас зөв зохион байгуулах шаардлагатай л харагдаж байгаа байхгүй. Тэгээ аль нэг талд нь заавал зөв буруу гэж хэлэхээс үүтээ бидэд хэргийн бодит үнийг мэдгүй ээжж ингэж дагаж одоо нийгмийн уур амьсгалыг нэгтэлт нь одоо савчуулж одоо хамаагүй бас мэдээлэл түгээх нь одоо болгоомжтой хандах ёстой л гэж би одоо хандж байгаа. Тэгээ цаазын ял бол эцэст нь шийдэл биш байгаа маа. Энийг бас манай хэвлэл мэдээллийн байгууллага олон нийт бас зөв ойлгох хэрэгтэй. Энэ ялыг сэргээснээр гэмтэрэг бол багасахгүй. За